Монгол хүнийг бид дэлхийн хүн болгон хүмүүжүүлэх ийм хэрэгцээ шаардлага өнөөдөр геополитикийн үүднээсээ ч тэр дэлхийн даяаршлын олон асуудлын үүднээс бид нэр заавал хадгалан хамгаалах шаардлага үүсэж байгаа юм аа. Алсын хараа 2005 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого бол үндэсний нэгдмэл үнэт зүйлээр эхэлж байгаа. Монголчууд хэн юм? Монголчууд хэн биш юм? Монголчууд бидний оюун санааны давхцал юу юм? Өнгөрсөн одоо цагийн ирээдүйн солилцол юу юм? Үүн дээр тулгуурлаж бид нэр хэрхэн үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бий болгох вэ? Энэ маань өөрөө хөгжлийн гол төв байх уу? Намайг Бум Учир гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн багш, антропологч мэргэжилтэй хүн байгаамаа. Хүн судлал гэдэг маань хүнийг юу хүн болгодог вэ? Ямар хүчин зүйлүүд хүн болгодог вэ гэдгийг олон талаас нь судалдаг ийм шинжилгээ ухааны салбар байгаа юм аа. Бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Өнөөдөр хүүхдүүд маань гадны хэл соёлыг их сонирхох болсон, гадны хэлээр ярьдаг болсон. Зарим судалгаанууд монгол хүүхдүүд маань монгол хэлэндээ муу байгааг хүртэл харуулдаг болж байгаа юм. Энэ бол юу гэсэн үг вэ гэвэл бид монгол дархлаагаа, Монголын үндэсний ижилслээ тодорхой хэмжээгээр алдаж байгаа төгшүүрийн дохио гэж хэлэхэд буруутахгүй байх. Тийм учраас миний хувьд, антропологч хүний хувьд хийхийг зорж байгаа, хүсэж байгаа хамгийн гол зүйл бол юу вэ гэхээр монгол хүнээ үеийн үед монгол байлгах хууль эрх зүйн, боловсролын, соёлын боловсролын, нийтийн боловсролын маш олон салбарын хүчин зүйлүүдийг, нөхцөл байдлуудыг улам бүр бэхжүүлэх явдал юм аа. Ерөнхий сайдаа багаар нь дэмжи. Монгол ардын нам. Та бүхэнд Монгол үндэстний өв соёл, үнэт зүйл, эв нэгдэл, өнөөгийн байдлын талаар товчхон мэдээлэл хүрэхээр бэлдсэн байна. Энэ бол монгол хүнийг монгол болгодог хамгийн чухал хүчин зүйлс гэж товчхон тайлбарлан хэлж болох юм аа. Энэ тухайга та бүхэн тайлбарлахаас өмнө богинохон нэгэн бичлэгийг хамтдаа үздэсгэе. Oksana's behavior is the result of the most cruel childhood neglect. Neglect that began when she was 3. 5-6 жилийн туршид эцэг эх нь архины хамааралтай байсан учраас охиноо харж хандалгүй орхичихсан байдаг. Ингээд энэ охин Украины нэгэн бөглөө тосгонд өсөхдөө нохойнуудтай өнгөрөөсөн байгаа. Бид бүхэн үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлдэг шиг тэр хэмжээнд байгаагүй учраас энэ хүүхэд өнөөдөр нохой гэхэд хэцүү, хүн гэхэд хэцүү юм болжээ. Хүнийг юу хүн болгодог вэ гэдэг асуудал маш чухал бөгөөд энэ бичлэг үнэндээ бидний олон судлаачдын гайхшрыг төрүүлж ирсэн. Хүнийг, хүний нийгэм нь, орчин нь, ахуй соёл нь хүн болгодог юм байна. Энэ охин төрөхдөө биологийн үүднээсээ бидэнтэй адилхан хоёр хөлтэй, толгойтой, бие физиологийн хувьд эв эрүүл гэдгийг судлаачид тогтоосон байна. Эв эрүүл хүн төрчөөд хүн болж чадсангүй. Тэгвэл хүн болж чадаагүй гол хүчин зүйл нь хаана оршиж байгаа юм бэ гэдгийг судлаачид асуусан. Асуултны хариулт нь бол эв энгийн. Энэ бол ерөөсөө хүний орчин тойрон болоод хүнийг хүмүүжиж хүн болоход нөлөөлж байгаа хамгийн чухал хүчин зүйлс байгаа. Өөрөөр хэлбэл энэ охин хөл дээрээ явж сураагүй гол асуудал нь юу гэхээр эргэн тойрондох одоо хүрээлж байсан амьтд буюу нохойнууд бүгд дөрөв хөлж исэн учраас энэ охинд хоёр хөл дээрээ босож хүн болох хүсэл тэмүүлэл бий болоогүй байх жишээтэй. Яг энэ асуудлыг бидний өвөг дээдэс хүн болох багаасаа хөлөг болох унганаасаа хэмээн томьёолдог. Бид тэгвэл өнөөдөр монгол хүүхдүүдээ нэгд хүн болгох, хоёрт монгол хүн болгохын тулд багаас нь хүмүүжлээр нь дамжуулж, боловсрлоор нь дамжуулж, ахуй соёлоор нь дамжуулж хэрхэн хүн болох тухай асуудлаа байнга анхаарч байх ёстой гэсэн энэ хариултыг өгч байгаамаа. Монгол хүнийг монгол хүн болгоход олон асуудлууд тулгарч ирсэн ийм түүхтэй. Судлаачид өнөөдөр мэдлэгийн колоничлол гэж авч үздэг. Өөрөөр хэлбэл мэдлэгээр нь дамжуулаад тухайн хүнийг монгол болгох жишээ нь тэр ахуй соёл болоод үнэт зүйл түүхийг нь үнгүүдүүлдэг ийм шинжилгээ ухааны гажуудсан мэдлэг мэдээлэл өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээгээр дэлхийд дахинд байгааг судлаачид дурддаг. Энэ хаанаас эхлэлтэй вэ гэхээр 1800-аад оны сүүл үеийн Америкийн хүн судлаач Лewis Henry Morgan гэдэг хүн нийгмийн хувьслын онолыг хөгжүүлсэн. Нийгмийн хувьслын онолыг хөгжүүлэхдээ энэ хүн
хүн төрөлхтний нийгэм соёлоодыг хөгжлөөр нь ангилаад зэрлэг, бүдүүлэг, иргэнссэн гэж ангилсан. За энэ дотор бидний үг дээдсийн өв соёл хаана байгаа вэ гэхээр бүдүүлэг гэдэг ангилал дотор байгаа юм а. За энэ сэтгэлгээнээс болоод юу тохиолддог вэ гэхээр бидний нөгөө үнэт зүйл болох өв соёл, үнгүүд өгчөн зүйл бий болдог. За энэний нэг тодорхой жишээ зөвхөн монголчуудын жишээн дээр болоогүй хар арьс хүмүүсийн жишээн дээр болсон хүмүүсийг амьтны хүрээлэнд аваадсан баг жишээтэй. За энэ амьтны хүрээлэн Европ болоод Америкийн олон газар байсан. Энэ дээр жишээ нь миний зүүн гар талд Европт байсан ажиллаж 1958 он хүртэл ажиллаж байсан хүний амьтны хүрээлэнгийг харж болно. За тэгвэл энэ асуудал бидэнд ямар хамаатай юм? Монголчууд бидэнд ямар хамаатай юм бэ гэдгийг би нэгэн жишээгээр дурдах гэсэн. Английн эмч Джон Даун гэж хүн байдаг. За энэ хүн 1866 онд нэгэн өгүүл бичсэн. Ингэхдээ одоо шинжлэх ухаанд Дауны синдром гэж нэрлэдэг энэ синдромыг монголоид юм уу монголизм гэж энэ өгүүлэлтэд нэрлсэн байна. За ингэж нэрлэлээ зогсохгүй ерөөсөө Дауны синдромтой хүмүүсийн дийлэнх нь бол монголчууд юм а. Энэ бол угсаа гарал дамждаг ийм өвчин юм а гэдгийг энэхүү 1866 онд хэвлүүлсэн өгүүлэлтэд биш тэмдэглэсэн байна. За үүнээс болоод одоо болтол Монгол гэдэг нэр томьёог тэнэг гэдэг үгтэй адилхан утгатайгаар хэрэгэлдэг ийм үйл явдал хүн төрөлхтөнд харамсалтай нь тасрахгүй байгаа. За хамгийн сүүлийн үеийн нэгэн одоо Дуйлан шууган тарьсан жишээг дурдах юм бол Бельгийн Формула 1-ийн жолооч энэ залуу 2017 болоод 2021 онд Монгол гэдэг нэр томьёог 2 удаа тэнэг гэдэг утгаар хэрэгэлсэн баг. Энэ бол юу вэ гэхээр мэдлэгээр нь үндсэндээ колончилж байгаа. Энэ хүмүүс бол зэрлэг юм. Энэ хүмүүс бол бүдүүлэг юм. Энэ бол өвчтөй юм. Алзуу солиотой юм. Эднэр бол өөрсдийн энэ өв соёл нь эднэрийг ийм болгож байгаа. Эдний энэ түүх өв соёл бол үнэтэй биш юма гэдэг энэ ойлголтыг бий болгодог. За яг энэ утгаараа жишээ нь нүүдэлчний байгуулсан төрийг төр биш гэж үзэх жишээтэй. Ардын ангаах ухааныг ангаах ухаан биш гэж үзэх жишээтэй. Бидний үг дээдсийн урлаг биш гэж үзэх жишээтэй. Нөгөө талдаа магадгүй сонгодог урлаг бол урлаг юм а. Та нарын энэ урлаг бол урлаг биш юм а гэдэг энэ ойлголтууд мэдлийн колоничлалын үр дүнд одоо бий болдог. За үүний үндсэн дээр үндэсний хэмжээний үнгүүд л болно. Хүн нь үнгүү болно, соёл нь үнгүү болно, түүх нь үнгүү болно, үзэл санаа нь үнгүү болно. Манай улсын, манай үндэстний ашиг сонирхол үнгүү болно. Үүний үр дүнд биднийг нэгтгэдэг тэр олон хүчин зүйлс үнгүүтчихэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ив нэгдэл хүчтэй байхаа болно гэсэн үг. Магадгүй тухайн үндэстнийг нэгдэг үнэт зүйлс нь үнгүү болчвол бид нэгдэх зүйлгүй болдог ийм аюултай юм. За тийм учраас бид эв нэглийг ярихад заавал мэдлийн колоничлыг ярьж явах ёстой гэдгийг энд онцлон дурдмаар байна. За тэгвэл үнэт зүйл эв нэгдэл өнөөдөр ямар байгаа юм бэ гэдгийг товчхон та бүхэндээ тайлбарлаж танилцуулмаар байна. За хамгийн тодорхой бодиттой өнөөдөр хийж байгаа ажил бол алсын хараа 20-50 хэмээх энэхүү урт хугацааны бодлогын бичиг баримт. Энэ бодлогын бичиг баримт 9 бүлэгтэй бөгөөд 1-р бүлэг нь үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг бүлэг байгаа. Энэ бүлэг дээр Монгол улс урт хугацаанд үндэсний нэгдвэл үнэт зүйлээ бэхжүүлэхэд ямар ажлыг шатараатаагаар хэрхэн хийж явуулах вэ гэдгийг заасан баг жишээтэй. За соёлын яам энэ чиглэлийн үйл ажиллагаануудыг хийж байгаа. Ингээд энэ эв нэгдэл гэдэг зүйл маань үнэт зүйл гэдэг маань зарим талаараа бол бит бус зүйлс байгаа. Энэхүү бит бус зүйлсийг индексийн судалгаа гэдэг зүйлийг гаргаж илүү биетэй бодиттой болгосон. За түүнээс гарсан нэгэн үр дүнг одоо та бүхэнд танилцуулж байна. Өөрөөр хэлбэл Монгол үндэстнийг монголчууд биднийг нэгтгэхэд юу хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна вэ? Юу илүү чухал юм бэ гэдгийг энэхүү судалгаагаар гаргасан. За түүнчлэн нөгөө монголчуудынхаа биднийг монгол болгодог өв соёлын зүйлсийг бид хэрхэн өвлөн уламжлуулж чадаж байгаа вэ гэдгийг асуулгын аргаар одоо судлан тодорхойлсон. Жишээ нь та монгол хэлээрээ ярьж байгаа юу? Монгол үгээр бичиж байгаа юу? Морь унж чадж байгаа юу? Гэх мэтчлэнгийн. За цаашлаад өнөөдрийн байдлаар үндэсний эв нэгдлийн түвшин 57% байна гэдэг ийм судалгаа гарсан байх жишээтэй. За энэ 57%-ийг цаашид бид улам нэмэгдүүлэхийн тулд олон талын үйл ажиллагаа явуулж байгааг та бүхэн зөндөө харж сонсож байгаа байх. За хамгийн нэг томоохон жишээг дурдах юм бол Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол улсын ерөнхийлөгч айл өрх албан байгууллага бүр их эзэн Чингис хааныхаа хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан. Мөн тэр жилдээ Чингис хаан музейг нээсэн. За Чингис хаан музей одоогоор National Geographic-ийн заавал очиж үзэх сонирхолтой музейнүүдийн 20 музейнүүдийн дотор
Чингис хаан музейг оруулсан баг ч гэдэг. За түүнчлэн Монголын нууц товчоог 8 настайгаас 80 настай хинч ойлгох хэмжээнд тайлбарлаж дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо хэмээх энэ бүтээлийг мөн гаргасан баг ч гэдэг. За цаашдаа дэлгэх юм бол саяхан Монгол улсын ерөнхийлөгч морин хураа эрхэмлэн дээдэлж түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан. Энэ зарлигийн хүрээнд олон одоо зүйлс хийгдэх юм а. Жишээ нь дунд сургуулийн дуу хөгжмийн хичээл дээр морин хуур тоглож сурах, морин хуур заах энэ агуулга хөтөлбөрт нь тусах юм. За энэ бол хүн болгон морин хуурч болоо гэсэн үг бас хараахан биш. Морин хуурч болох нь бол болно. Харин энэ зарлиг гарснараа хэрэгжснээрээ илүүтэй Монгол ахуй соёлын одоо орчин тэлэн, Монгол ахуй соёлын мэдрэмж улам их нэмэгдэх ийм ач холбогдолтой юм а. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх тухай 3 заалт орсон байгаа. За миний ард гарч байгаа энэ 3 заалтыг гэхдээ хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бол хамгийн чухал асуулт. Намын мөрийн хөтөлбөрийн боловсролын тухай хэсэг дээр Монгол хүн бэлтгэн гэсэн нэг заалт байгаа. За энэ бол юу вэ гэхээр ерөнхий боловсролын сургуулийн агуулга дотор жишээ нь морин хураа тоглож сурах байдаг юм уу? Биеийн тавирын хичээл дээр бүх барилдад сурах байдаг юм уу? За эсвэл магадгүй хөдөлмөрийн хичээл дээр хатгамал хийж сурах гэх мэтчлэнгийн бидний өв соёлын чухал зүйлс болсон олон зүйлийг дунд сургуулаар нь мэдлэг чадвар болгон олгохоор заасан байгаа Монгол хүн бэлтгэх тухай энэ заалт бол үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хамгийн бодиттой, хамгийн зөв зүйтэй заалт гэж хэлэхэд буруутахгүй. Гэхдээ Монгол хүн бэлтгэх тухай асуудал, за түүн дээр үндэслээд үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх тухай асуудал бол зөвхөн төр засагт найдаад орхих, эсвэл төр засад даатгах асуудал биш юм а. Монгол хүнийг монголоор нь үеийн үед монголоор нь байлгахад монгол хүн бүрийн хүчин туслалтаа хичээл зүтгэл хамгийн чухал юм а. Өөрөөр хэлбэл бид өөрөө та өөрийгөө монгол хүн гэж нэрлэж байгаа бол монгол үндэстний ижилслэр өөрийгөө гойж байгаа бол би монгол хүн гэдэг итгэл үнэмшилтэй байгаа бол өөрийгөө монгол байлгах, үр хүүхдээ монгол байлгах асуудал танд ч гэсэн шууд хамаатай юм а гэдгийг онцлон хэлмээр байна. Ард түмний ялалт. Улсын хурлын сонгуульд Монгол Ардын намаас жагсаалтаар нэр дэвшигч Дулмын Бумачир Монгол Ардын нам ерөнхий сайда Багаарн Дэмжи